3 дугаар бүлэг 6 тэртэг багш нарын 14-р зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан хаана балгасдах галандах шувуу оршсон гэрэлт модны ойд 1250 мянган тахимлаг ихс хуургууд луга нэгний хамт суун аваа. Тэр цагт Убагамби хаан ном сонсохын тулд бишрэх сэтгэл ба хүндлэхүй сэтгэл нь урьдхаас үлэмж болж бүрэн. Ялж төгснөгцөн бурхан ба аяга тахимлагууд хуургуудад 4 зүйл хэрэглэгдэхүүн эд таваараар нас турахар дахин мөргөөд олон ард бээр буйны зүгт хичээж амуй. Тэр цагт тэр улсад төгсгөгч нэрт тэртэг нарын багш тэргүүтэн тэртэг нарын 6 багш ирээд муу буруу альжаал үзлээр олон амьтныг аргацсны тул олон амьтан нь түүний муу үзэлд ороод нүгэл илэнцсийн буруу үзэлд ихэд дэлгэрвэ. Тэр хааны нэгэн дүүнд тэр 6 багшийн буруу үзлийг тонилох мөр буй хэмээн итгэж ямарваа эд агуурсыг тэр тэртэг нарын 6 багш нарт дахил өргөн суув. Ургасан наран мэт ялж төгснөгцөн бурхан нь бэлгээр хамгаа Гилбалан гийгүүлбэсээр хааны дүүн муу үзлээр түйдсэний тул бурханд бишрэхгүй сэтгэл үгүй болов. Төдий Убагами хаан аргаар дүү юугийн бурханыг өргөн хүндэл хэмээн дурдваас бээр тэр буруу үзэлд автаж хорлогдсон тул эс болов. Хаан бас бурханыг тахих хэмээн зарлиг болсон тэр нь надад бээр багш буй атал Гадомыг хүндлэх хэрэггүй хэмээн өгүүлсэнд хаан бээр бас буруушааж ихэд хичээсэн тэр хааны зарлигийг үл таслан их дахлын хорин бэлдээд их давцан засаж ийм өгүүлрүү. Урилгагүй ирсэн тэдэнд Бенвад идээ өгсөгүй хэмээн өгүүлээд төдий 6 багш нарыг урьхаар илгээсэнд төдий тэр багш нар ирээд суух орныг сонгон суув. Бурхан нөхөд сэлтийг эсвэрсний тул ирэв. Төдий тэр дүүн Убагами хаанд ирээд ийн хэмээн өчөв. Ай хаан, чи намайг Годом тойныг урь хэмээн бас зарлиг болсонд чиний зарлагаар тахил бэлдээд цагт хүрвээс юуны тул үл ирмүү хэмээн өчхөөс хаан зарлиг болров. Чи өөрөө урьхаар үл одох бөгөөс нэгэн хүн урьхаар илгээдэггүй хэмээн зарлиг болсонд төдий тэр хааны дүүн бурхан нөхөд сэлтийг урьхаар илгээсэнд ялж төгснөгцөн бурхан худагтан хуургуудаар хүрээлүүлж ирээд зэргээр суув. Бурханы айдтдын хүчээр тэдгээр 6 тэртэг нарын багшийн урьд сонгож суусан орн нь адаг болсонд тэд бээр ичиж босоод дээр сууваас мдээгүй зэргийн доор суун ажгүй. Түүнчлэн 3 босож одоод дээр сууваас бас хүү урьд ёсоор доор суун ажгүй. Төдий арга олон ядаж ицсээр зэргийн адагт суув. Төдий өвлгийн эзэн нь гар угаах усыг зэргээр гарт нь хийн өгөх үед бурхан зарлиг болров. Урьд таны багш нарт өгдөггүй хэмээн зарлиг болсонд өвлгийн эзэн сав дүүрэн ус аваад 6 багш нарын гарт хийвээс бээр алганд нь эс орсонд бурханаас эхэлж зэргээр ус өгсөнд бүгдээр гараа угаав. Төдий хааны дүүн Бенвад идээ бэлдээд ерөөл гуйн өчвөөс бурхан өвлгийн эзэнд ийн хэмээн зарлиг болов. Чи багшаасаа ерөөл сонсдгоо хэмээн зарлиг болвоос төдий тэр өвлгийн эзэн тэртэг нарын өмнө одоод ерөөл гуйн өчвөөс тэртэг нарын 6 багш ам нь зуурч өгүүлэн үл чадаад бурханд өч хэмээн гараар дохив. Төдий өвлгийн эзэн бурханы өмнө одоод өчвөөс бурхан нь эсвэрэн их шиг мэд зарлагаар ерөөгөөд сац өвлгийн эзэн нь Бенвад идээ өргөн барих цагт бурхан зарлиг болров. Урьд таны багш нарт өргөдөггүй хэмээн зарлиг болсонд өргөгч иргэн 6 багш нарт өргөөд одсонд идээ нь дээр огторгүйгээр хайлж одов. Төдий бурхан нөхөд сэлтэд өргөн завдаад цас огторгүйгээр одсон тэдгээр элдв зүйл идээ өөр өөрийн гарт нь харин ирэв. Төдий тэдгээр идээг өргөгч иргэн нь бурханд өргөөд зэргээр хуургуудад өргөж бүрөв. Тэд бүгдээр зооглоод амаа зайлаад гараа угааж бас зэргээр сууваас тэр өвлгийн эзэн бурханд
Надад ном үзүүлэн сойрох юмын өчвөөс бурханд зарлиг болров. Таны багш нараас номыг үзүүлтүгэ хэмээн зарлиг болвоос төдий тэр өвлгийн эзэн 6 багшид ном үзүүлэн сойрох юмын өчвөөс 6 багш бээр аман зууралдаж бурханд өчин хэмээх гараар дохив. Төдий ялж төгс нөхцөн бурхан маш зөөлөн сонсох мэтгшгээр олон нөхдөд номын чанарыг маш нээн үзүүлсэнд олон нөхөд бээр сэтгэлээ ханаж бурханы зарлигийг сонсоод хамгаар ухаад дотроо оруулав. Убагами хаан тэр дүүн номд номын маш ариун нүдийг олов. Бусад нөхд нь тэргүүн үрээр гутгаар үр хүртэл олоод цоврал барав. Зарим нь дээр үгүй газарт суун хүссэн ёсоор огоод төгсгөж өөрийн аль үннийг мэдэж ухаад 3 эрднийг хүндлэн бишрээд 6 багш нарыг үл таалаад тэдний хүндлэх сэтгэл бээр үгүй болов. Төдий тэр 6 багш нар нь сэтгэлээ маш гутаж хилэгнэж аглаг оронд одоод сэтгэн суув. Төдий нүгэлт шулмын сэтгэрүүн би үн болтол Годом тойд тодгороос чөлөө хаалга эс оллоо. Өдгөө хичээж тотгорд суугаа хэмээн сэтгэж төдий нүгэлт шулам тэртэг нарын төгсөгч багш болон ховилж эдийн тэнгэрийн хүүгүн Мангари ба маш өгүүлэгчийн хүүгүн бүхийгээс ялгуулсан ба үсэн дээлтийн хүүгүн үл ялагдагчийн ба Гадаяны хүүгүн Хитүүд ба Хатуудын хүүгүн нүцгэн хүүгүн хийгээд хаан бүхий тэнд одоод тэдгээрийн өмнө нь гал бадрах ба ус урсах ба гялбаалан гэлэблэх тэргүүтэн рит хуйлгааныг үзүүлсэнд тэдгээр өгүүлрүү. Айд төгсөгч багш чи ийм олон зүйл эрдмийг олсон буюу хэмээн өгүүлсэн тэр өгүүлрүү. Олов би хэмээн өгүүлвээс тэдгээр нь тус тусдаа ийм сэтгэрүү. Ганц биднээс өөр тэдгээр нь их рит хуйлгааныг үзүүлмүү хэмээн сэтгэв. Тэндээс бас хойно нэгэн цагт төгсөгч багш тэргүүтэн 6 багш нар нэгэн харшид хураад ийм хэмээн өгүүлмүү. Урд биднийг хаан түшмэд Бирман баялгууд гэрийн эзэн худалдаачны тэргүүлэгч хийгээд бүгдээр өргөн хүндлэн дахиад бидэнд дээл ба идэ ба орон дэвсгэр ба өвчнийг ангаах буй им ба хэрэглэх түн эд таваарыг олох бөгөөд өдгөө энэ Годом тойныг өргөн хүндэлсэнд бид дээл ба идэ ба орон дэвсгэр ба өвчнийг ангаах буй им ба хэрэглэх түн эд таваар олохгүй ажгүй. Өдгөө Годом луга хүний номын рит хуйлгааныг тэнцэсгүй. Тэр Годом тойн нэгэн рит хуйлгааныг үзүүлвээс бид хоёрыг үзүүлсэгүй. Годом тойн хоёрыг үзүүлвээс бид 4 рит хуйлгааныг үзүүлсэгүй. Годом тойн 4 рит хуйлгааныг үзүүлвээс бид 8-ыг үзүүлсэгүй. Годом тойн 8-ыг үзүүлвээс бид 16-г үзүүлсэгүй. Годом тойн 16-г үзүүлвээс бид 32-ыг үзүүлсэгүй. Годом тойн хэдий бүх хүний номын рит хуйлгааныг үзүүлвээс бид түүнийг 2-3-ыг илүү үзүүлсэгүй хэмээлдээд төдий төгсгөгч тэргүүтэн 6 багш нар нь Убагами хаан бүхий тэнд одоод Убагами хаанд ялах болтугай урт наслах болтугай хэмээн өгүүлээд ийм хэмээн өгүүлв. Тэнгэрээ бид рит хуйлгаант болоод мэргэн мэдхгүй буй атал Годом тойн өөрийн бээр рит хуйлгаанд бөгөөд мэргэн буюу хэмээн мэргшигч түүн лүгээ бид хүний номын рит хуйлгааныг тэнцэсгүй. Ай хаан Годом тойныг бид луга хамт хураах хэрэгтэй хэмээн өгүүлвээс Убагами хаан инээгээд ийм хэмээн өгүүлв. Тэнийг болоо та цаггүй эрдэмт цаггүй хуйлгаанд цаггүй агуу хүчит бурхан луга яахан тэнсэн чадмуу та. Галт хорхой наран саран луга тэнсэж үл болмой. Үхрийн гიშгсэн мөрт тогтсон ус далаа луга тэнсэж яахан болох ажгүй. Цочомдом үнэг арслан луга яахан тэнсмүй. Огтны хоргол сүмбэр уулын өндөр богино луга яахан тэнсэн чадмүй. Муу үзэлт та тийм их үгээр дээд богцыг доромжлохт нь юун буй. Бас 6 багш нар өгүүлрүү. Ай хаан чи эс үзүүлээд зарлиг болох буюу за бэлгэн хойд үзвээс тэнд мэдмүй за бид магад түүн лүгээ тэнцсэгүй.
Тэнцсний хойно тэнд мэдэгдэмүй тийм хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрөв. Магад тэнцэх бөгөөд хизээ бээр бөгөөс тэнцвэс болмой за. Та гэнэт ичих болов за. Та бурхан лугаар эд хувилгааныг тэнцэхэл бөгөөс надад мэдүүлэх хэрэг 6 багш өгүүлрөв. Их хаанаа. Өдгөө 7 хонсны хойно эд хувилгаанаа тэнцэлдээ. Хаан тэнцэх газрыг ариунаа арч тугай хэмээн өгүүлээд одов. Тэдгээрийг одсны хойно Убагами хаан 6 хаан бүхий тэнд одоод ийн хэмээн очив. Бурхнаа, тэртэг нарын 6 багш нь бурхан чамлуугаар эд хувилгаанаа тэнцсгүй хэмээлдэв. Тэднийг буруушааж ятгаваас үл болох ажгүй. Яаж төгснөгцөн бурхан эд хувилгаан үзүүлж тэднийг муу үзлээс хариулж буйнд оруулан сойрох. Эд хувилгааныг үзүүлэх бөгөөд надад бээр үзүүлж сойрох хэмээн өчвөөс яаж төгснөгцөн бурхан Убагами хаанд ийн хэмээн зарлаг болов. Хаанаа, тэнцэхгүй хаан цагийг би өөрөө мэдсүгэ. Агуу их нэгэн газрыг арч тугай түүнд тэнцсгүй хэмээн зарлаг болсонд Убагами хаан нь түвшимдэд агуу нэгэн төвшин газрыг арчаад ариун болгож түүний төв дунд нь арсланд тавцан бэлдээд засаад түүнийг тойрон дууаз тэргүүтэн элдв зүйл тахилыг идээр чимэв. Тэр мэд эд хувилгааныг тэнцгүй цагт хамаг бүгд түүнийг гайхахаар үзэхээр хурж буй атал төдий бурхан нөхөд сэлтбээр хааныг балгаснаас Вайшала оронд одвоо. Вайшалийн орон дох Лижачи тэргүүтэн олон хүн бурхныг угтан залав. Хааны балгасан дох хамаг хүмбээр бурхан нөхөд сэлт бүгдийг явж одсны хойно мэдэв. Төдий 6 багш омогшож ийн өгүүлрөв. Годом тойм бид лугаар эд хувилгааныг тэнцэж үлж чадах хэмээвээс та үл итгэх ажгүй. Өдгөө эд хувилгаан тэнцсгүй хэмээн болзоо буй атал зайлаад Вайшалийн оронд дутаан одов хэмээн өгүүлээд төдий тэд 6 багш нар их омог төрж бурхны хойноос нэхэн одвоо. Тэр цагт Убагами хаан 500 хүлэг бэлдээд хаан тэргүүлэн 14 түмэн нөхөд лүгээ сэлт бүгдийг хүнс аваад Вайшалийн орон дох бурхан хаан бүхий тэнд одов. Тэртэг нарын 6 багш нар Вайшалийн орон ирээд Лижажид ийн хэмээн өгүүлв. Бид Годом тойн лугаа эд хувилгаан тэнцсгүй хэмээн болсон атал эстисэж энэ оронд зайлж ирсэн ажгүй. Өдгөө 7 хоногт эд хувилгаан тэнцсгүй бид хэмээн өгүүлвээс төдий Лижачи нар бурхны дэргэд одоод ийн хэмээн өчөв. Бурхнаа, тэртэг нарын 6 тэнэг багш нар эрдэмгүй бөгөөтөл эрдэм мэт мэрэгшиж бурхан чамлууга эд хувилгаан тэнцсгүй хэмээлдмүй. Бурхнаа, тэднийг эд хувилгаанаар мохон сойрхоо хэмээн өчвөөс бурхан зарлаг болров.